Shel Silverstein. Өгөөмөр мод. Эртүрдийн цагт нэгэн мод байжээ. Тэр мод нэгэн бяцхан хүүг хайрладаг байв. Өдөр бүр хүү модон дээр ирж, унсан навчсыг нь цуглуулсан навчсаараа титэмхийн ойн хаан болж тоглодог байлаа. Тэр хүү модны их биеэр нь авирч, мөчрүүд дээр нь савлан, алим жимсийг нь идэж, хамтдаа мөн нуугдаж тоглодог байв. Ядарсан үедээ бяцхан хүү модны сүдэрт унтдаг байлаа. Хүү модоо маш ихээр хайрладаг. Мод ч мөн аз жаргалтай байлаа. Гэвч цаг хугацаа улиран өнгөрч хүү өсөж том болсоор мод үргэлж ганцаараа үлддэг болов. Нэгэн өдөр хүү модон дээр ирэхэд мод түнд "Хүү минь наашир, миний их биеэр авир, мөчрүүд дээр минь савлаж тоглол, алим жимсийг минь ид, сүүдэрт минь амраад аз жаргалтай байгаарай" гэж хэлв. "Би авирч тоглоход хэтэрхий том болсон байна. Харин би төрөл бүрийн зүйл худалдаж авмаар байна. Чи надад мөнгө өгч чадах уу?" гэж хүү асуув. "Надад мөнгө байхгүй. Гэхдээ миний алим жимсийг аваад хотод очиж зараарай. Тэгвэл чамд мөнгө олдно. Чи ч аз жаргалтай байх болно" гэж мод хариулав. Хүү модон дээр авирч алим жимсийг нь түгээд аваад явхад мод ихэд баяртай болдов. Гэвч хүү олон жилийн турш эргэж ирсэнгүй. Мод дахин ганцаардав. Тэгтэл нэгэн өдөр хүү эргэж ирэхэд мод баярлав. "Хүү минь наашир, миний их биеэр авир, мөчрүүд дээр минь савлаж тоглол, алим жимсийг минь ид, сүүдэрт минь амраад аз жаргалтай байгаарай" гэж хэлв. "Надад авирч тоглох заавалга. Надад харин намайг дулаацуулах гэр орон хэрэгтэй байна. Би мөн эхнэр өвстэй болохыг хүсэж байна. Ийм надад гэр хэрэгтэй. Чи надад гэр өгч чадах уу?" гэж хүү асуув. "Надад гэр байхгүй. Миний гэр бол ой мод шүү дээ. Гэхдээ чи миний мөчрүүдийг тайрч аваад гэр барьж болно. Тэгвэл чи аз жаргалтай байх болно." Ингээд хүү мөчрүүдийг нь тайрч аваад гэр барихаар авч явхад мод ихэд баяртай болдов. Гэвч хүү дахин олон жилийн турш эргэж ирсэнгүй. Хүүг нэг өдөр эргэж ирэхэд мод хэтэрхий баярснаас болж олигтой өгч хэлж чадсангүй. "Хүү минь наашир, энд ирээд тоглоорой" гэж шивнэв. "Би хэтэрхий хөгшөрч ядраад тоглож чадахгүй. Надад эндээс хол явах завь хэрэгтэй байна. Чи надад завь өгч чадах уу?" гэж хүү асуув. "Миний их биеийг тайраад завь хий. Тэгвэл чи хол явж аз жаргалтай байх болно" гэж мод хэлв. Ингээд хүү модны их биеийг тайраад завь хийн сэлүүрдэн одов. Мод баяртай байлаа. Гэвч үнэндээ тийм биш байв. Урт хугацааны дараа хүү эргэж иржээ. Мод хүүг хараад "Уучлаарай хүү минь. Надад чамд өгөх юу ч үлдсэнгүй. Миний бүх алим дуусжээ" гэхэд "Миний шүд алим дийлэхгүй" гэж хүү хариулав. "Миний мөчрнүүд бүгд дунаад савлаж тоглох боломжгүй болжээ" гэхэд "Савлаж тоглоход би хэтэрхий хөгшөрсөн байна" гэж хүү хариулав. "Миний их бие хүртэл байхгүй болж авирах боломжгүй болжээ" гэхэд "Авирахад би хит ядарсан байна" гэж хүү хариуллаа. "Намайг уучлаарай. Надад чамд өгөх ямар нэгэн зүйл байсан ч болоосай. Гэвч надад юу ч үлдсэнгүй. Би одоо ердөө л нэг хөгшин хожуул болсон байна" гэд мод санаа алдлаа. "Надад одоо юу ч хэрэггүй. Зөвхөн сууж амрах газар л хэрэгтэй байна. Би маш их ядарчээ" гэж хүү хариулав. Мод сүүлчийн хүчээ дайчлан "За тэгвэл сууж амрахад хөгшин хожуул яг тохирно. Хүү минь ирээд сууж амар" гэв. Ингээд хүү сууж амрав. Мод ч мөн баяртай болов.